Сайн мэцгааны хуульч бэлгүүн байна. Энэ удаагийн мэдлэгээр орон сууц захиалагч иргэддээ нэгэн зөвлөгөө өргөхөөр бэлтгэлээ. Сүүлийн үед барилгын компаниудын зүгээс орон сууц захиалгын гэрээг цуцлан, хүү алдан тооцно. За мөн орон сууцны барилгыг танд хүлээлгөө өгөх боломжгүй байна. Өөр хүнтэй гэрээ байгуулсан, гэрээг бол цуцлах шаардлагатай байна гэх зэрэгээр иргэд захиалагчдыг айлгах байдлаар гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах. За эсвэл тухайн орон сууц захиалгын гэрээг шинжлэх байдлаар иргэдийг хохирох тохиолдлууд бол маш их гарч байна. За тухайлах юм бол тухайн орон сууцны барилга нь хугацаанд ашиглалтанд орохгүй, эсвэл хугацаанд хийгдэх ёстой ажлууд нь хийгдэхгүй байгаа тохиолдолд барилгын компаниудын зүгээс өөрсдийн хүлээх хариуцлагаасаа зайлсхийх зорилгоор тухайн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдлууд бол цөөнгүй гарч байна. За мөн түншлэн тухайн орон сууцны барилга хугацаанд ашиглалтанд орсон ч гэсэн за иргэдийг төөрөгдүүлэх байдлаар, за тухайн гэрээний заалтыг гуйлан тайлбарлах байдлаар тухайн гэрээндээ өөрчлөлт оруулж иргэдийг хохирох тохиолдлууд бол маш их гарч байна. Яг энэ тохиолдолд иргэд захиалагч та бүхэн тухайн орон сууц захиалгын гэрээг шинжилж байгаа, за нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдол бүр дээр битгий яаран очиж гарын үсэг зураач. За мөн өөрийн үндсэн өөрт байгаа гэрээний их хувь тухайн барилгын компанид битгий яаран хүлээлгэж өгөөч. За энэ нь бол эргээд танд эрсдэлтэй, хохирлолтой байх ийм үр дагавар авчрахыг бол үгүйсэхгүй. Иймд иргэд захиалагч та бүхэн тухайн орон сууц захиалгын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Эсвэл тухайн гэрээгээ шинжлэх гэж байгаа тухай бүртээ хуульчаас зөвлөгөө авч гэрээний төслөө урьдчилан хянуулсны үндсэн дээр гарын үсэг зурч хэвших нь зүйтэй байна.